Бурхан ном уургийн чуулганд би гэгээр л хүртлэдэг маа. Мөглөгийн болон бусад чандад хүрэхийг датуулан үлдсэн ба өнөө миний үйлдсэн бусад буйнаар хамаг амтны тусын тулд Бурханы утгыг олох болтугай. Хамаг амтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгсөх болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай. Хамаг амтан зовлонгүй аз жаргалаас эзэдүүл хагцах болтугай. Хамаг амтан ойрд шунах, хоол дуурлах, аль алнаас нь ангид тэг сэтгэлээр орших болтугай. Хамаг амтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгс олох болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай. Хамаг амтан зовлонгүй аз жаргалаас эзэдүүл хагцах болтугай. Хамаг амтан ойрд шунах, хоол дуурлах, аль алнаас нь ангид тэг сэтгэлээр нэг үсэх болтугай. За. Өмнөх хичээл дээр бид нэр их төрөлхөйтөн надад зүгээр ингэж бодогдоод байдیں۔ Ёс суртахуун ярих юм бол бусдыг хүндэлнэ. Өөрийн ашиг сонирхлыг тодорхой хэмжээнд хязгаарлана гэсэн үг мөн. Тэгхгүйгээр шийдэгдэхэд бэрхэлтэй бараг боломжгүй юм шиг. Тэмээд олон жишээн дээр тиймэрхүү юм л да. Энэ үнийг бодсондоо түүнээс зүгээр л зоргоор тавих юм бол нэг чи авдаг штэ тийм ээ. Ээж нь чи нэг хоол игээд өгдөө гэл үгүй бол гараад найзсар дуудаад байдаг. Бараг шалтгаангүйч хамаагүй ээж нь чи битгий гараа гэдэг. Тэгвэл найз нар дээр очимаар байгаа гэдэг. Санаа зовчих байх гэж гэртээ үлдэх юм уу? Өөрийнхөө жаргалыг бодоод явах юм уу гэл. Ер нь зүгээр би боддог ш. Тэгээ бусдыг бодохынхоо хэрээр бас нэг нэлээд л ухралт өөрийнхөө ашиг сонирхлоос өгч байгаа юм л да. За тэгэгдээ, за ингэгдээ гэсэн байдалтай. Юм шиг. Гэтэ яг хаагуур нэг шугам мэрэгтэй юмстэй биднэрт хаа хүртэл нь ер нь яг буцаах хэрэгтэй юм бэ. Тэгэхээр ер нь зүгээр яг хуу ерөнхийд нь бол бусдын эрх чөлөө, бусдын эрх ашиг хохирох юм бол нүгэл хэлнэ. Түүнийг давчих юм бол нүгэл хэлнэ. Тэрэн дотор байх юм бол нүгэл хэлнэ болох байхгүй юм л да. За баг төрөлхөөд энийг ярьж. За би нэг хүндэлж байжээж эвтэй нартай. Хүн болон өөрийнхөө эрх ашиг л урдаа бариад яваад ах юм бол ер нь эвтэй нартай амьдрал гэж байхгүй болох юм сте. Тэгмээр л санагт. Хаяа ингээл нийгмийг харж арчин бүр нэг юм оргисон бутсан юм шиг л ах юм шүү дээ. Бүгдээрээ л миний би гэл өөрөө тоохгүй хүнийг доромжилчаал дараа нь доромж авангуутлаа айгу хямраал те. Өөрөө хамаагүй хэлчихэл аль тэрийг мундаг гэж бодож байсан нэг доромж өгсөн сунгуутлаа айгу ингээгүй халуун өвчтөн ш. Хамуутай зүрлээд ит. Хамуутай хүн хамууга мааж их гоё юм биш үү? Гоё юм шүү.
оо ямар гоё юм бэ гэл бүр. Маачгүй чимхэн гэдэг шүү дээ бүр. Ямар гоё юм бэ гэдэг. Их тийм жаргал идэлт юм шүү дээ. Бид нар тэгэл үзэж тараад үсэрч наалдаал тийм ээ. Дайснаа дараад саднаан тэтгэн гэж ярьд юм. Дургуугаан дараал дуртайгаан ягаал явна гэдэг нь бол тэрийг л гоё гэж үзэж байгаа өнөөд бол яг хамуутай хамаагүй маач юм шиг л. Тэгээ юуг санал болгоод байгаа юм бэ гэхээр хамаагүй байх бүр гоё шүү дээ л. Хамаагүй байхгүй шүү дээ. Тэгээ бид бол хамаагүй талаа бүр төсөөлчгүй авцарсан юм шиг байна. Хөө даавал үзэж тарж ижил сайхан болох гэдэг. Тийм ээ? Яг өөрт гоё сайхан байх гэхээс илүү тэр гоё харагдахыг илүү үзээд. Тийм ээ? Гэхдээ энэ чамайг доромжлоо нөгөөт хүн зүгээр доромжлуулаач мэдхгүй сайхан амгалан бол гоё байдаг ч тийм. Тэгтэлгүй юм хилээч ингээд доромжлуулаад яг шал өөр нэг үнэлэмжээс тийм ээ. Хохирцсан гэж хараад байгаа. Тэр хүн л амгалан байлуулна хэзээч холиг одоо юу гэх юм юугаар солишгүй амар амгалан байх маяг юм. Таюутай ч ингээд энэ эрх ашигыг хаагур буцаах байхаар бусдынхаараа гэж баг төрлөхэд дунд төрлөхөдний түвшинд гараад ирэхээр ерөөсөө аз жаргал гэж тэмүүлээд байгаа зүйл нь давхцгааргүй зүйл яриад унж байгаа юм л да. Нөгөө альбом тушаал өнгө мөнгө материалог зүйл орчлон хорвоо биш. Тэгээр л нирваны амар амгалан гэдэг. Тэр бол хичнээн хүн зэрэг идлээ гэхэд ёор харамсах зүйл амгалан. Тэгтэл их төрлөхөдөн дээр ороод ирэхээр нөгөө хоорондоо бусдыг хүндлэх гэдэг зүйл дээр гол саад болж исэн бусдын эрх ашиг гэдгийг бүр миний эрх ашиг болгоод тэр нэг болгочих юм л да. Бусад амар амгалан аз жаргал сайн сайхныг өгснөөр л хүн өөрөө түүнээсээ цэнгэл аз жаргалыг авах юм байна. Түүнээс бусад бүх хорвогийн аз жаргал гэдэг нь богино, утгагүй тийм ээ. Тэрхэн үедээ л бид нар нэг аваагүй байхад гэдэг шиг л тэрний талаар хөөцөлтөөд өгдөг боловч их солонго гэж байгаа юм шиг. Тэгэл нэг насыг тэгсээр байгаа л барчиж байгаа юм л. Яг чанарыг нь таньсан хүн харахад бол наа чи нэг хүсээд байхаар зүйл байсан биш байна. Цаг хугацааны хязгааргүй, орон зайн хязгааргүй гэл тийм том зүйлээр харчиж байгаа юм л. Тэгээд үзэхэд бидний тэр алалцаад уралцаад байсан бүхэн маань ямар инээдтэй зүйл байсан юм бэ гэсэн шиг. Тэгэхээр ер нь тэгвэл аз жаргалыг өгөх юу ээж болох юм бэ? Хорвоо бол биш болчихлоо. Тэгвэл гэгээр л нирвана. За гэгээр л нирвана бол амгалантай гэж. Гэтэ тэрнээс илүү утга учиртай. Надад дунд төрлөختнийх бол юм чөлөөт уналт шиг санагдаад байна. Юу ч болоо гэсэн ер нь тоохгүй хорвоодоо хиймдээ гэл нэг иймэрхүү тийм. Тэгтэл тэгвэл юун төлөө бүр ингээд улаар нь тэмцэх юм гар бусдын амар амгалан идлөө тэмцээ гэж. Бусдын амар амгалангууд түүнийг гоё гэд үнэлээд дадуулаад сурчих юм бол бусдад аз жаргал өгөө түүнээсээ таашаал авна. Нөгөө талаас ер нь биднэрт инэрл нэгүслийн язоор байгаа гэдэг. Инэрс нэгүслийн сэтгэлийн язоор ер нь амьтанд хүртэл тийм ээ хин хүнгөө инэрл нэгүслийн сэтгэлийн чанарт байд юм аа. За зүгээр ер нь бурхны шашны их хөлгөний сургаалыг бол үндсэн хоёр агуулга байна л гэж хэлдэг. Нэг нь агуу их явдал мөр гэж хэлдэг. За энэ юу гэлт юм бэ? Сэтгэлийг хэлж. Бодийн сэтгэл. Бодийн сэтгэл. За өнөөдөр нь болохоор гүнзгий үзэл баримтлал гэдэг. Агуу хуудам гэдэг нь бол хамаг амьтныг өрөвдөн нэгүсэх хайрлах тэр сэтгэлийг хэлж. Тэр бусад өөр ном, шашин, номлолд энэ тухай гардаг хэсгийг мэдгүй бурхны шин бодийн сэтгэлийг бол маш тодорхой ойлголт. Их усан 6 зүйлийн хамаг амьтныг ганц үрдээ ижиг үрээ хайрлах мэт бүх амьтныг ялгалгүй инэрх нэгүсэх сэтгэл бид нар өөрийнхөө сэтгэл бодтоор суулгах тухай яриад байгаа. Ойлгож байна уу те? Зүгээр нэг юм хайрлаач юм уу зүгээр нэг юм мэдгдлөөж болно шүү дээ тийм ээ. Зүгээр хайрлаач гэсэн биш. Яг ээж нь үрээ хайрладаг шиг л их болсон 6 зүйлийн хамаг амьтныг бүгдээр ингэ ялгалгүй хайрлах ийм агуу уужим сэтгэл бидний сэтгэлд төрж болох талаар тэр нэг эдшээ даршаан уугаад тусаагаад төрчих биш тийм ээ. Энэ сэтгэлийг дадуулсаар байгаад хэрэгжүүлсээр багаагаар ахиулсаар байгаад бидний эзэмдэх болно. Яг бурхны шний хөлөний судруудад бол энийг төрүүлэх арга бясалгал гэдэг байгаа юм л. Бодийн сэтгэлийг үүсгэх бясалгал. Үндсэн хоёр арга гэж гараад байдаг. Шалтгаан үрийн 7 бясалгал гэж яриад чумраа шалтгаан үрийн 7 өвдөс 7 дамжлахт өвдөс бясалгал гэх юм.
Яг эцсийн дүнд нь хамгийн амттыг өрөвдөх нөхөө сэтгэл бид нар төрөх учиртай. Тэр бясалгал юунаас эхэлдэг вэ гэх юм бол эцэгхийн ачийг санан дурсгаас эхэлнэ л гэдэг. Ижи минь ямар ачтай билээ. Тийм ээ. Ижи намайг яаж хайрлсан бэлээ. Тэгвэл дүүцүүлэл бодох нөгөө юу лээ? Үр төмөрээр бие түн биерэн. Энд чинь бас л ижигийн үр шүү дээ ч гэдэг. Хүний үр шүү дээ. Бас л хүний ижи шүү дээ ч. Тэгвэл ерөөсө хизээ нэгэн цагт миний ижи болоод надад хамаг юмаа зориулж явсан шүү дээ гэж бодох. Гэх мэтлээ. Гэхдээ энэ болгоны түрүүнд энэ насныхаа ижи түүний инэрл хайрыг их дадуулж бодох хэрэгтэй байдаг юм л. За нөгөөх нь бол өөр бусдыг арилжих, солих бясалгал гэж байдаг л. Гол нь явж ерөөсө бидэрт инэрл хайр хаана байх вэ гэх юм бол хамгийн их ачтай ижи аавга хайрлсныг хайр байж болох юм. Бидэрт өөрийгөө хайрлаад байгаа нэг хайр байж болох. Тэр хайрыг барьж авчиагаад тэр хайрыг алгуур дэлгэрүүлж хөгжүүлнэ л гэсэн юм шиг санагдаад байна. Тэгээ зүгээр надад сайхан санагд. Үнэхээр бодийн сэтгэл гэж байдаг бол тийм ээ. Гарч л байгаа юм л. Өөрийнх нь үргэлж үзээ ядаж үргэлж хорлохыг хичээдэг тэр хүнийг хүртэл бодис одоо бодийн сэтгэлтэй хүн байна. Тэрний төлөө юу бүхнээ зориулахад билээ ингэж л юм л. Тийм сэтгэл байж болохгүй яриад байгаа. Тийм сэтгэлийг үүсгэнэ гэж бурхан шин яриад байгаа. Тэр сэтгэлийг ямар нэгэн тэнд байдаг тийм ээ далдын эзэн тэнгэр гэж үзээгөө. Яг бидний сэтгэлд тийм агуу бодийн сэтгэл үүсгэж болно. Энийг хөгжүүлнэ. Энэ маань гэгэрлийн хамгийн гол уг шалтгаан гэж гараад. Төгс гэгэрлийн. Бурхны утга бурхан болон төгс гэгэрнэ гэж яриад байна шүү дээ тийм ээ. Төгс гэгэрл гэдэг юм байна. Бид тэр шүтээд л байгаа залбираад л байгаа. Яг байх уу байхгүй юу? Яг байх уу байхгүй гэдэг ер нь хоёр зүйлээс л мэднэ гэдэг шүү дээ. Бодийн сэтгэлийг ойлгох юм бол нэг гэгэрл байна. Төгс гэгэрл бурхан болно. Будда болно гэж харагдана гэж. Бодийн сэтгэлийг харах юм бол ойлгож байгаа үстэй тийм ээ. Хамаг амтныг энэрх нэгүсээ сэтгэлийг бид нар ойлгох, мэдрэх яах юм бол за ингээд төгс гэгэрл төрөх юм байна. Зам дээр гарч байгаа юм. Нөгөөт нь болохоор одоо өнөөдөр хичээлээс ito босон хоосон чанар. Хоосон чанарыг ойлгохтойгоос хүн ер нь гэгэрч болох юм байна гэж харах юм гэсэн. Сонин шүү дээ надад одоо бодогдоод байд. Бид нар ингээл за одоо энэ залаатай сайхан бурхтууд байна л да. Бурхны хүрэг. Төвд хэлэнд бол санжижин гүсэг гундаа гэж ярьдаг байхгүй. Яг бурхны хүрэг. Ижил хүрэг гэсэн санаат. Монголчууд бид нар болохоор монгол хэлний буралтай энийг ч гэсэн бурхан гэд нэрлээд идэв. Буруу зүгийг мэдэхгүй. За бурхны шинтэн бол бурхны энэ хөрөг зургийг бурхан луга ижил хүндлэх ёстой гэдэг. Ойлгож байгаа үстэй тийм ээ? Хүндлэх ёстой. Би яагаад энийг яриад байгаа нөхөр саяхан нэг хүн Twitter дээр ингэж хэлээ. Таны хичээлд нэг суусан миний таньдаг хоёр хүн гэртээ байсан бурхнаа гаргаж хайсан гэсэн гэв. Буйнхтай айгуу тийм хорон үг байгаа байхгүй юу? Яг тэгэхээр би яаж бодсон гэсэн бурхны хөргөө гаргаж хай гэж бүр хэлэх биш харин гэртээ бурхны шинтэн заавал гэртээ бурхантай байх ёстой байдаг. Бүр аврал итгэл одуулдаг хүн заавал бурхны хөрөг зураг ном тэгээ тааллын шүтэн заавал энэ байж учиртай байдаг. Энийг ярьдэн юм. Гэхдээ миний бас ярьдаг зүйл бол энэ бурхны энэ зурмал зур гэдэг бол туйлын бурхан биш шүү дээ гэж ярьд. Энийг би ярилтгүй ерөөсө бурхны бишний бүх онлын номнуудаар байгаа. Энэ зурцсан бүтээсэн тийм ээ энэ бол яг жинхэнэ буддаа бол биш нь тодорхой шүү дээ. Энэ зураг ингээд босч ирээл тийм ээ жааснасаа гарч ирээл юм хийгээд байна. Зурган чүтээд байгаа биш шүү дээ. Тэрнээс ан төгс гэгэрсэн ариун сэтгэл байгаа гэж бид итгэдэг байгаа шүү дээ. Тийм бодгоол байгаа гэж итгэдэг байгаа. Энийг ойлгох бүр ёстой. Энийг ойлгохгүй юм бол бид нар бурхны шний гол агуулга руугаа орж өгөхгүй болоод байгаа. Тийм ээ? Тийм сэтгэл байдгийг бид нар мэдээ. Би өөрөө тийм болох юмсан гэсэн эрмэлзэл төрүүлэхгүй бол зөвхөн нэг цаас шүтээд байгаа, төмөр шүтээд байгаа хэрэг биш шүү дээ. Тэгээ нөгөө бодлоо. Бид нар бас нэг элбэг байдаг зүйл нь бид нар ингээд сайхан бурхны дүр зураг байхад тэр зургаас ингээд адс авч болоод идэг.
түүнд хүндлэг сүсэлэг сэтгэл төрж болоод байдаг. Зургшүүд ер нь бол гэдэг. За аттестед нь байгаа. Ер нь хүндлэх ёстой. Тэгсэн атлаа Бурхны ишний тэр зургийн хамгийн цаад агуулга болсон нөгөө Бурхны ном тийм ээ нөгөө гэгээр л байдаг гэдэгт бараг итгэхгүй юм шиг. Тэр нь хэгүй тийм сонин парадокс сонин юм харагдаад байдаг. За хүн гэгээр нь гэж итгэхгүй мөртлөө зураг харахаар амар өсгөж болоо. Тийм ээ айгуу сонь. Ямар нэгэн засал гүрэн уншуулга болохоор амар сүрхийн уншуулад байдаг атлаа үүлийн үр ярахаараа за үүлийн үр байтлаа хаачин гэж бодоод байдаг. Энэ нэг юм хамгийн тийм одоо буруу надад санагдаад байдаг байхгүй. Зөөрлөх юм бол ингээд хушны самар байлаа гэхэд тийм ээ хальсыг нь амар амтархан идээд байгаа мөртлөөс чүмгийг хаяад байгаа юм шиг тийм. Бурхан бид нар шүтэх ёстой гэж би хэлээд. Гэхдээ энэ цаад агуулга нь тэр ариусэл, тэр бодийн сэтгэл, тэр инэрл нэгүслийн туйлд хүн хурж болох уу болохгүй юу гэсэн асуулт байхгүй юу да. Тэр хамгийн үнцэнтэй эрхэмдээ агуу сайхан гэдэг асуулга. Тэгэхээр тийм агуу инэрл хайр байдаг гэхээр нэг үнэмшилгүй юм шиг бодоод байгаа атлаа зураг төдийд болохоор чигтэй мөргөж болоод байгаа л надад сонин санагдаад. Үнэндээ надад хамаг амтныг инэрх тийм агуу сэтгэл байдаг бол ямар мундаг юм бэ гэж боддог. Өөр юу ч биш тэ. Өмнөх хичээл дээрээ ч харж байсан. ертөнцийн эзэн байдаг байжээ гэл. Тийм ээ? Тэр бүхнийг чадагч юм байж, бүхнийг үүсгэсэн юм байж. Тэглээгээд надад нэг тийм гайхалтай санагддаг байхгүй юу? Улаасаа л тийм юм биш үү? Тийм үү? Улаасаа бүхнийг чаддаг л бүхнийг чаддаг чи хувьд бол альва нэг юмыг бүтээсэн бодож тооцсон гэдэг бол тийм одоо зүрлэх юм бол 10 дугаар ангийн хүүхэд 2 дээр 2-ыг нэмээд хэд вэ? 4 гэдэг бол ямар мундаг юм бэ гэдэг утгагүй сте. 10 дугаар ангийн хүүхдийг тийм үгүй юу? Бүхнийг чадагчийн хувьд энэ ослон хороо бүтээсэн нь яасан нэр гайхмаар зүйл биш. Хүн төрлөө бүтээсэн. Ямар ч тийм нэг энд нэг үнэт зүйл бахархал миний эрхэмлдэг зүйл тэнд хараа ажиглахдаггүй байна. Зүгээр бидэртэй ижлэхэн хин нэг явж чад бусдыг инэрч хайрлж гинээг бол надаа сайхан санагдав. Сайхан санагдав. Цаана ямар хүнийг би мэдэхгүй л дээ. Гэтэ зүгээр ингээд ган жохлон гээл нэг залуу ичидийн орон гээл тиймийг барайл яваал өчнөө хүүхдүүдийг асарчаа яаж би өөрөө тэр хүмүүнлэгийн ажлыг тэр ядруу газруудаар явдаг болохоор хүндийг мэддэг байхгүй. Ямар хүнд амьдралтай хүүхдүүдийг байдаг мэддэг. Тэрийг нэг юм эрдэм мэдлэгтэй сургууль соёлтой орчин өгнө гэдэг маань айгүй хүнд юм өгч байгаа гэж би бодоод байт юм л. Тэгж инээгээ сонсоход сайхан юм даа л гэж бодох танад. Магадгүй цаа түн муу байчих магадгүй л дээ. Тэг муу нь одоо надад харагдсан байна. Тэг зүгээр хийж байгаа ийм инэрл нэгүслэр хүн төрж гинэ гэж бодоход л жүжигч ундрмаа гэдэг нь хүмүүлээж сайхан юм аа л гэж боддог. Сайхан юм аа л гэж. Надад нэг юм зүгээр инэрл нэгүсний ерийн төвшөнд байт юм. Энд амар философтод авах хэрэггүй тийм. Ан лүлээ тэрний нэг юм бол эго гэж яриад байдаг ш тийм ээ. Эго бол надад бүр нэг тийм багтмар зүйл биш шүү дээ. Хин хүнд байдаг л зүйл шүү дээ. Дийлийнх нь би хэмээх сэтгэл юм дуулуурт боолууд л байдаг шүү дээ. Харин бусдыг инэрчээ хайрлжээ гэх юм бол за тэр читэл Бурхны шин тэр гараад байгаа хамаг амьтныг инэрх нэг үсэх сэтгэл хин нэгэн төрнөөх юм бол надад тэр л гайхамшигтай санагдав. Ер нь нэг юм зарчимтай инэрлийн үсээ ба хизээч ингэхгүй байл зүгээр л одоо нэг зүүрлээд хэлэх юм бол одоо юу шиг санагдаад байт юм л. Дюмагийн Фария лам гэдэг те Фария юу гэж юм шиг тийм Фария нөгөө юу Дантес юу л гэсэн зохиол нь Монте Кристогон дээр Фария лам гэдэг лөө те тэр ярьдаг байхгүй ингээд нөхөө ухаж байгаад буруу ухсан байсан чинь яг юу лөө гарц коридор руу тэгвэл би гараад шууд харуулыг би залуу идэрч хэрэг тийм ээ мөн Дантес хэлж байгаа шүү. Би шууд нухаж ачаал цаашаа үлээ авчиг гэдэг. Гүг. Тэрээс зарчим байхгүй юу? Шул зарчим.
Би хэдэн 100 метр тийм ээ хуруу хумсаа малталтал ухаад яа нү ийн үү ядар нү тийм ээ нэг насаа золино би хийж чадна гэж. Би хүний цээжийг цөмлөөд амийг нь өгөх бол миний зарчим биш л гэж байна. За одоо үеийн зарим хүмүүсийнх бол энэ хамгийн тэнэглэл харагдах л байна л та. Фак алаад бүх юм болчих штэ тийм ээ. Ямар тэнэг юм баригдаж байна. Надаа хамгийн тэнэг харагдаж байгаа тэр баригдаад байгаа тэр нэг баригдаад муу зүйл биш ахна штэ. Инэрл нэгүсэлт баригдах тийм ээ. Муу юм хийхгүй гэсэн итгэл үнэмшил түүнд баригдана гэдэг мал надаа амар бахархам санагдаад байна. Бахархалтай. Бүр нэг хамаагүй марх бурхны шинтэй холбоогүй. Надад юу гэж бодогдоод байдаг вэ гэхээр Монголд нэг юм гагц тийм өнгө мөнгө даруйтын ашиг гэхээс илүүтэйгээр нэг зүгээр нэг юм ерийн амьдралаас таашаал түүнээс багтах ч юм уу тийм юм зүйл чи хоор санагдаад идэв. Шууд пампимпэн дарга болоод бужигнуулаад заавал нэг нэр алдар ингээл яваад байдаг тийм. Зүгээр л нэг юм. Гэхдээ энэ буруу ч байж магадгүй л. Би надад боддог энэ Япон кино, баримтат кино мөн дээр NHK юу лээ? NHK эднэр дээр зүгээр нэг юм би нэг вар хийж байгаа хүн. Аав нь вар хийсэн, өвөө нь вар хийсэн, өвөг эцэг нь вараа хийгээл. Тэр надад зүгээр нэг гоё санагдаад байд. Өөр нэг вар. Гэхдээ тэрнийг л хамгийн гоё хийх тийм ээ. Тэрийг л хамгийн ур чадвартай юуг ингээл тайван ингээ хийгээл техник Аз хүнд байхаар ч юм. Ингээл тэгэл яриад би ингээл хийдэгтэй ингээд яг ингээл тэр нэгт ингээд бараг л өчнөө нарийн ухаан баг. Өчнөө ажиглал, өчнөө сэтгэл тийм ээ. Тэрийг л аваад хүн хэрэг болно доо гэж бодсон бодол тийм ээ. Тэрийг л нэг төгс төгөлдөр хийчих юмсан ингээл нямбалаа хийгээл тэг чадаж байгаа надаа. Юу юм даа. Эмийг нэг юм пад хараал хүн нэг сэргэлэнтэх гээд яваад байдаг шүү дээ тийм ээ. Сэргэлэн байхыг л хамгийн мундаг гэж харах гээд байгаа шүү. Тэгэхдээ нөгөө талд ямар үг байдаг гэх юм бол үннээрээ бол өхөрдлөөр тэргээр тулааг үсгээд үг байгаа юм л да. Зүгээр энэ зүгээр итгэл үнэмшлийн асуудал юм шиг байна. Итгэл үнэмшлийн асуудал. Өөрөлдөл зөв явах нь л чухлаа л гэсэн бодол юм шиг. Зөв явах нь л чухал. Ингэж болохгүй энэ буруу шүүд энэ зүгээр нь явах хэрэгтэй гэх юм л итгэл үнэмшил. Энэ тэнэг харагдчих болно. Гэхдээ зүгээр л би ингэхгүй би яг зөв явах хэрэгтэй гэж бодд юм а гэсэн юм л зарчим. Бодогдоод байдیں۔ Байгаагаа яг л нэг өөрийнхөө урдах хэмээг л нэг тултал нь хийгээд л байх нэг юм чадвар шүмлүү бабад гэл ингээл аль нь миний буруу ч байж магадгүй л дээ. Гэхдээ зүгээр миний яриад байгаа зүйл нь шүү дээ ингээд сав хараал ингээд пад гэж сэргэлэнтгэхээс гадна бид нар тэр сэргэлэнтэх ямар хэрэг байна гэдэг нэг таашаал гоё гэсний үнэлэмж үнэт зүйл байна шүү дээ тийм ээ. Тэгтэл тэрийг ингээ хийгээд байна гэдэг нь бас өөрөө аз жаргалтай үнэт зүйлтэй байж болох юм аа гэж би хараад эхэлж байгаа юм л да. Тийм ээ. Заавал пад гэхээс зүгээр л хүмүүс очрын урдуур ороод байг л дээ тийм ээ. Шаардлага тавих ёстой л байх л да. Шаардлага тавь. Тэрийг би үгүй гэж. Гэхдээ очрлж байгаа нь өөрөө бараг багтмаар санагдаж байна. Очрыг урдуур дайрахгүй зогсоод байгаа надад өөртөө таашаал өгч болох юм биш үү гэж хараад байгаа. За зүгээр бодийн сэтгэл гэдэг бол ер нь ихтэй бид нар хэрвээ бурхны шинт итгэлээ хэлж чинь шүү дээ. Ер нь зурцсан бурханд итгэж болоод тэр агуулганд нь итгэх нь илүү чухал юм биш үү? Бид нар тэр юунд итгэхээр бурхны сургаалд итгэх учиртай байх. Тэрийг бүр үүлийн мөр үнэн гэж бодож дагаж мөрдөхгүйгээр зөвхөр нэг зурганд мөргөөд бүх юм сайхан болно гэдэг бэрхэл юм л да. Хэрэгжүүлэхгүй бол тийм ээ. Агуулганд нийтэхгүй бол бодийн сэтгэл үүсч болно гэж итгэхгүй гэжээж зурганд мөргөө сайхан болно гэж итгэнэ гэдэг маань айгүй өнгө цанд. Бодийн сэтгэл байдаг гэж итгэж байж араас нь за эн чинь зурганд түүнийг бэлгэж байгаа юм шүү гэж бодоод мөрөх учиртай надад тестраал нь бодогдоод байна.
Зур агуулга талаас нь бодоход за бид нар тэгвэл яах вэ? Дараагийн төрөл энэ насыг үр дүнтэй өнгөрөөх тийм ээ. Гэгээр л хэрхэн одох вэ гэх юм бол номд ирнэ гардаг юм шиг. Бараг л өнөөдөр бидний сэтгэл энэ докторгүй байдал энэ одоо зуршлууд нисванаас бол бөөмийг төрж байгаа юм шүү дээ бид нар. Тэрнгээсээ бид нар буйны сэтгэл төрөх нь олно уу? Шунал хүсэл тачаал төрөх нь олно уу гэвэл нисванаас нь замбраагүй болно шүү дээ. Хавьгүй олон. Одоо тэгэд ийм байдалтай байгаа юм чи ер нь яах юм бэ гэж бодох юм өстэй. Тэгээ номд бол гардаг шүү. Бараг л их нүгэл байна бид нар. Энэ насны нүглийг бодоод үзэхэд л замбраагүй нүгэл. Бусын гомдоосон, хохироосон, анзаарахгүй байсан гэх мэт. Өмнөх насыг бол бид нар бүр юу мэдчихгүй байна. Энэ их нүглийг ер нь яавал дарах вэ гэх юм бол их буйны хүчээр дарна гэдэг. Бүр их тийм бүр огцом их хүч. Тэр хаана үйж болох вэ гэх юм бол за одоо битэн боломжтой бол буйны бодийн сэтгэл байна л гэдэг. Бодийн сэтгэл гэдэг нь юу вэ? Нөгөө л хамаг амьтныг инэрх асрах сэтгэл. Хамаг амьтныг инэрх асрах сэтгэл нэг төрчих юм бол бид нар аврагдах юм шиг байна. Аврагдах юм шиг. Яг хоосон чанарыг хайгаад хөөцөлдөө таниад мэдээд игээр нэг үл ер нь бас л амар биш баха. Их шамдал зүтгэл орно. Надад зүгээр тэгж бодогд. Авиас ойрхон нор байдаггүй мэдгүй одоо юу гэх юм. Надад зүгээр бодийн сэтгэл ихэд надад сүсэг төмөр санагдаад идэв шүү. Хамаг амьтныг инэрх нэг үсэг сэтгэл гэхээр сайхан юм ааш надад нэрэнгээс бодогдоод идэв. Бодисодоо хүн байх юм бол хайдаа инээс илүү өөр юунд мөрөх вэ гэж бодогдох гээд идэв. Тийм сэтгэл хэн нэгэнд байгаа бол тэр хүнд л одоо би өмнө өвдөг чичирмээр санагдаад идэв. Тэгэхээр зүгээр ингэж гой гэж харж болж байгаа болохоор үүнийг үүсгэж болмоор юм шиг. Энэ насан дээр нэг бодийн сэтгэл гэдгийг л нэг дадуулаад явж яах юмсан да гэж бодохоор л маягт. Миний багш бол хэлд юм да. За одоо тэгэл гэгээр л бүр нэг айхтар чимбай явах мох нь би чадхааргүй л хүн юм бэ. Би бол өдөртөө бол нэг бодийн сэтгэлийг нэг бодчихчээд даа л гэж багш хэлсэн. Царцаа намжил хэлж байгаа шүү. Царцаа намжил данч дүүрлээ зүгээр яах нэг хэрэг болж юм. Чи өдөртөө хоол идэх үедээ нэг бодийн сэтгэл бодоорой л гэж хэлсэн багш маань. Хоол идэх үедээ. Өдөртөө хүн нэг юм мартаж өнчих юм биш хоолыг бол өнчихгүй юм биш тэ. Хоолыг нэг өнчихгүй юм шиг байна. Хоол идэх үедээ чи нэг хамаг амтан амгалан жаргалантай бодоосоо гэж нэг жоохон тогтоо төвлөрөөд нэг жоохон сериосны бодоход бол 3-4 минутын хугацаа л арах юм биш үү? Нэлээд бодож байгаа чин сэтгэлээс нэг хамаг амтан жаргаасаа гэж нэг бодчих нэг 3-4 тэр хоол болгон дээр хийгээрэй л гэж. Дараа нэг үхэр мөхөр болцсон явж байхдаа тэгэл нэг хоол өвсөө идэв гэснээр нэг бодогдоод байх шүү. Амьтаж арах ч зүгээр ч юм уу дадал болцсон. Биологийн ном дээр бол гардаг байсан шүү дээ. Бага байхад би одоо яг тэр номыг нь үзээгүй. Бага байхад ахыхаа биологийн номыг уншиж байхад амьтанд нөхцөлт рефлексүүд үүсэх тийм туршилтууд явагддаг байсан шүү дээ. Тийм ээ. Жишээлбэл яа гэм байгаа нэг ая сонсгол араас нь заавал хоологддог. Ая сонсгол дараа нь хоологддог. Тэгж байгаа дараа нь тэгээд аян сонсонгууд шүнсний ялгараад онж байгаа сте тий. Нохооны туршлаадаг тий. Харигслим ч байгаа энэ минь гуурс мурс ийцсэн. Гэтэл хөгжмөө сонсонгууд хөгжим байх албатай чүшилтэй. Нэг дүрсэж байсан болох. Тэрийг л хэнгүүд за хоол өхөндөө гэж бодоод шүнсний ялгараа. Тэр шиг хоол харангуут л араас нь бас нэг хамаг амтан жаргаасаа гэж бодох гэдэг. Бодийн сэтгэл төрсөн даруйд хэрвээ бидний сэтгэл зүрхэнд үнэхээр хуурмаггүй бодийн сэтгэлийг төрчихөл юм бол тэр мөчөөс эхлээд Бурхны хөвгүүн гэдэг нэрийг олно гэдэг. Бурхны хөвгүүн гэдэг нэртэй. Жишээ
газраа гэж. Ялгуусны өвгөн гэж. Одоо баг хөлөний бүр гэгэрл төгсгэрл хоёр байгаа юм л да. Гэгэрцэн архтууд хүртэл таны зүрх сэтгэл, бодийн сэтгэл төр жишээл юм бол танд мөрөх болно гэдэг. Исоносыг дарцсан архтууд хүртэл танд мөрөх болно гэдэг. Тэнгэр хүмүүний мөрөглийн орон болно гэж бодийн сэтгэл гэдэг агуу юм аа. Бодийн сэтгэл төрсөн тэр гişнээс эхлээл тэнгэр хүмүүний мөрөглийн орон болно шүү гэдэг. Тэргүй шүгөө сураас асар их нүгэл хэлэн загшин зур харилна гэдэг. Тоошгүй буюу орно гэдэг. Хамаг одоо нэг амтныг эвээ хөөрхий. Би энийг зовлонгоос салгаж үлдээ гэж бодоход хүн хүчтэй бодлоо гэж бодъё л да. Мөн үү? Би бүр яг хийнэ. Нэг хүнийг өвчтэй байхыг ч юм уу, даарсан байхыг за би нэг дулаан хувцастай болгоё ч жишээ шүү дээ тийм ээ. Зөвхөн нэг амтныг тодорхой нэг зовлонгоос за энэ их хүйтэн байна. За би одоо энийг очиод гэртээ очиод дулаан хувцас авчирээ. Давхар бүрээстэй болгоё бүр нэг шийдчихлээ шүү дээ тийм ээ. За яг энэ туслаа энэ миний үүргээ. Тэр бодогдсон төдийд буян хорно гэж байгаа юм л да. Нэг амтныг яг зовлонгоноор энийг би бүр яг харилгаж үлдээдэ гэж сэтгэлдээ шийдэл төрлөө гэж бодоход нэг амтны нэг зовлонгол би арилганаа гарцаагүйгээ дотроо эргэл буцалдгүй бодол төрчлөө гэхэд хүний сэтгэл буян төрөх юм биз дээ. Буян төрлөө тэр буйс одоо нэг амтныг л яг зовлонгоос нэг тодорхой зовлонгоос арилгая гэж чин сэтгэлээсээ бодож байгаа тэр сэтгэлээс гарах буян байна да тийм ээ. Тэр буйны хэмжээг их багаар бодчих гэж. Юнгар гэдэг нэг жижиг будаа байт. Юнгар гэдэг. Хөө шар будаа шиг будаа. За шар будаагаар бодчих л да. Шар будаа шахаад тасгархал өлгүүдээ тийм ээ. Гарах. Ямар ч юмнаас майлангаас хүртэл гарчлаа. Ямар шар буднаас цагаан буднаас тусгаарл гарах. Тэгэд тэр шар будааг нэг ширхэг шар будаа гэж бодъё. Нэг ширхэг шар будаанаас шахаад гарах тосх юм бол хариугүй юм байна да тийм ээ. Гам хариугүй юм байна да шүү дээ. Зүүнний үзүүр дээр тогтхол тос. Нэг амтны нэг тодорхой зовлон чин сэтгэлээс арилгая гэж бодсон тэр бодлын буйныг нэг шар будаа, ширхэг шар будаа шахснаас гарах буйнтай дүүцүүлээд хэмжээ нийжлэх ингэ бодчихлаа гэж бод. Тэгтэл бодийн сэтгэл гэдэг маань их усан 6 зүйлийн хамаг амтныг тийм ээ хамаг амтныг бүх төрлийн зовлонгоос нь би үүрэг мэт одоо би яг миний үүрэг би тэрийг арилгана гэж эргэл буцалтгүй шийдсэн шийдийг хэлж байгаа юм. Бүх зовлонгоос би яг өөрөө хүүхэд нь өвдсөн гэж үүргэн давна гэдэг шиг би яг арилгана гэж эргэл буцалт. Тэгэхээр юнгар нь хязгааргүй болчихж байгаа юм. Нэг шар будаанаас гарах буянтай зүүрлэхэд тийм баг байж болно гэхдээ наад амт нь хязгааргүй болохоор бодийн сэтгэл нэг удаа үүссэн буян гэдэг маань бол хязгааргүй л гэж хэлдэг. Тэгэхээр зүгээр бид нар одоо харанхуй, муухай, мугуйд, нисванасын үргэлж эрхэнд л явж байна шүү дээ. Энэ цагт бол нэг бодиттой хүчтэй сэтгэл юу гэж болох юм бэ? Бодийн сэтгэлээ гэж хэлдэг. Бодийн сэтгэлийг Бурхны шний амин модно гэдэг юм шүү дээ. Хамаг амтныг инэрх хайрлах энэ сэтгэлийг их нэгүсэл асархуу сэтгэл эдрийг нь аваад хайчих юм бол Бурхны шин баг тэгэл ямарч амгүй сүнсгүй юм шиг л болж байгаа юм. Амин модон бодийн сэтгэл шүү гэж. Амин мод. Бодийн сэтгэл төрнө гэдэг маань ер нь за яг тайлбарынхаа дагуу бол ерөөсөө хамаг амтны зовлонгоос арилгана гэж туйлын ганц зорилготой. Энэ зорилгынхоо төлөө би өөрөө төгс гэгээрээ гэсэн бодлыг хэлдэг. Тэгжээж амтны тусыг хийд юм байна л да. Уулаасаа тийм ээ. Би одоо хүн туслаа гэд хэрэг авах байд. Төгс гэгэрсэн байх юм бол тэр чинь өөрөө тэр сэтгэлийн ариусалд бодоод үзэхэд тийм ээ. Би өнөхөр төгс гэгэрсэн байсан бол энд арай л тустай байх юм бол мэдээж арай ч байх. Саглашгүй тустай. Өөрөө төгс ариус. Яг ингэж ариус юм шиг. Ингэж бяцлагд юм шиг. Ингэж үлгэр үзүүлэн тийм ээ тийм ээ. Миний явдал, мөр, суудал бүх юм үлгэр болно. Өөрөө яг мэдхгүй юм байхгүй бүгдийг тайлбарлана. Тэгэхээр
амьтны тусыг хийхэд тулд өөрөө сэтгэлээ хариуцах хэрэгтэй юм байна. Тийм болохоор амьтны тусыг хийхэд тулд өөрөө төгсөөр төрья гэсэн тэр ирмэлцлийг л ер нь бодийн сэтгэл гэж хэлээд байгаа. Тийм сэтгэл эргэл буцалдгүй гарчих юм бол за жомоо маянба буюу бүр хурамггүй нэг төрчих юм бол яадаг вэ гэхээр амьдралын ерөөсөө зорилго нь л ерөөсөө тэр гэж хэлж байгаа. Амьдралын зорилго. Бидэрт одоо юу ч амьдралын зорилго байгаа юм дээ. Бодвол нөгөө ярьсан сайхан байр байшин гэл тэр маань зорилго байлгүй дээ бодвол тийм ээ. Тэр их төрөлхийд ингээд хүн амьдралын гол зорилго бол ерөөсөө хамаг амьтны тусыг бүтээх. Тэгэхэд бол бурхны утгыг бол бодсодоо хүн их төрөлхийд хүн ууралж болно гэдэг. Бүр нүгэлийг тохиолж байж болох юм шиг. Одоо тэрхэн зүрийн нисванасын эрхэн давтаа тийм ээ. Гэхдээ туйлын цаад зорилго нь бол гэгэрлээ л гэж хэлж байна. Тийм болохоор бодсодоо хүн баг хоол идээ сууж явах нь хүртэл буян гэж хэлээд байна. Яа тэгвэл гэгэрэндээ гэж бодож байна. Амьтны тусыг хийндээ л тийм ээ. Нэг айл ухах гээл нэг хүн өглөө сэрүүлэг тавих юм биз дээ тийм ээ. Муухач шавч. Тэгээ сэрүүлэг тавьж явах тэр үеийн ч гэсэн тэр үйлдэл нь хүртэл нүгэл гэж үздэг байхгүй юу? Яг бол хорлох муус юм хийх гээд бэлдэж штэ. Тэгвэл бодисодооны туйлын зорилго нь хамаг амьтны тус болохоор бусад бүх үйлдэлүүд нь бол түүний бэлтгэл гэдэг байна. Тэрний төлөө л явж байгаа хүн. Тэгэхээр бодийн сэтгэл бид нэр хүндэлж бишэр ястан болов гэж бат. Бодисодоо бодийн сэтгэлийг тийм үүсгэх юмсан да. Одоо шууд бодийн сэтгэлийг үүсгээд явчих нь цөөхөн байлгүй дээ тийм ээ. Гэхдээ би өмнөх хичээл дээрээс дунд төрөлхөйтөн гэгэрлийн талаар ярьлаа гэж бодгоо. Шууд л за харуу хэрэггүй юм байна доо. За ерөөс нэр ямар ч шим алга гэж явчих хүн чадах хүн цөөх. Гэвч бас нэг бодол төрөх болов гэж бодод. Тийм ээ. Нэг үнцэг өгч шүү дээ. За тэгвэл нэрэж тийм уу да гэж бодох. Дараа нь бас давтан бодогдох. Дахиад нэг давтан бодогдох тийм ээ. Хажим үнэхээр гэгэрэл төрхнийг үр хөрөнгө суучч магадгүй гэж бодоод. Нэг ялангуяа энэ их шунлын энэ халуурал солиорл хамуурал шиг халуурлын дунд тийм ээ. Ээж бас хурамгчтэй гэж бодоод тийм ээ. Олоогүйдээ харамсхан чадаглаад буурах. Тийм ээ. Олохын төлөө улаарахын ч гэсэн арай буурах. Олоод гайхуулах нь ч гэсэн арай буурах. Мөнх ус шүү дээ гэж бод. Мөнх ус шүү дээ. Хурамг шүү дээ гэж бод. Яг тэрнтэй ижилхэн бодийн сэтгэлийг ярихад таада би одоо ингээл хамаг амьтыг нэгүслээгээ бод. Яг ингээд явчих бас бэрх. Гэхдээ л нэгүслийн зүгийг өрөөлө гэж бодох юм. Нэгүсэх зүгийг за барья да. Инэрлийн үс сайхан юм даа л гэдэг нэг бод. Одоо ер хамаагүй болчиход байна шүү дээ. Бусдыг хайрлах энерги сэтгэл шиг худлаа юм байхгүй гэж томоор мэдэгдэх хүмүүс чарч ирж байна. Ичгүүргүй санагдах юм надад. За. Хоосон чанарын талаар ярих гэсэн ч одоо тэр яриа маань эхэлсэнгүй яваалах юм. За өнөөдөр дөрөвт өдөр тийм ээ. Маргааш бас голж ярих бахта. Одоо жоохон ярьчаа та. Хоосон чанарыг. Энэ ийм аа. Хоосон чанарын талаар бол өмнөдөө би зүгээр юм сураг төдийл ярих юм. Сураг төдийл ярих. Гэтэ зүгээр бурхны шинд ерөөсөө хүн гэгэр нь нисванаас арилган гэж яриад байна шүү дээ тийм ээ. Бид нар дадуусаар байгаад гэгэр нь яг үндэ бас дадуусаар байгаад гэгэрдэг юм биш. Ганцхан дадлаг гэдэг бол гэгэрхийн нөхцөл болдоггүй. Тэрний цаана яг хүн шунлаасаа ялан диж болно гэсэн цогц тайлбар байх хэрэгтэй. Тэр нь оршихуйтай нийцж гинэ гэсэн тайлбар байх хэрэгтэй байд. Ойлгож байна уу те? Угтаа бидний шунал хүсэл гэдэг бол юмыг гүйцэд таниагүй тэнэглэл юмаа гэсэн тайлбар болох ёстой болж байна. Чухамгүй тэр үнийг таньчих юм бол харин шунал гэдэг чи утгагүй гэдгийг ойлгочих юм бол тийм ээ тэр нь яг бодит орших юмаа гэж таних мэдэх шаардлага гарч ирдэг. Өөрөөр хэлбэл ерөөсө бурхны шний гэгэрл нирван гэдэг маань хоосон чанарыг таних процессыг л хэлдэг. Хоосон чанарыг таних, таниад дадуулах. Тэр хоосон чанар гэдэг юмыг зүйлийг таниад дадуулаад бясалгаад байх юм бол нисванаас алга болно л гэж бурхны шүү үздэг.
Өөр юм биш шүү. Өрөвч. Би үгүй хийгээд хоосон чанар гэдгийг л бясалгаад байхын хэрэг уур байхгүй болно. Шунал байхгүй болно. Атаа бүр оргуу алга болно гэж Бурхны шин тайлбарлаад байгаа. Тайлбарлаад. Та хэрхэн яаж? Гол санаа нь бол ийм юм. Шууд хоосон чанарыг ярихаас өмнө зүгээр Бурхны шинэ юм хэд бодит барих үзэл гэж ихээр тийм да. Хэд бодит барих үзэл. За хэд бодит барих үзлийг ярихаас өмнө хоосон чанарын талаар бас нэг жоохон бүдүүн томног хэдэн үг хэлээд. Юу гэхээр ийм юм шүү. Би нөгөө баг сургийн төдий ярина гэж хэллээ шүү дээ тийм. Яг бол үе үеийн бүддийн эрдэмтэд энэ хоосон чанар гэдэг зүйлийг л таньж мэдхийн төлөө одоо ёстой. Хасар хэрэл хайгуул тийм. Одоо муу гэрэл гэдэг ёстой. Махаа ийдсэн байт. Энийг л ойлгох. Энийг л ойлгох. Одоо бод мөрийн зэргийг зохиосон богдлам хүртлийн хоосон чанарыг таних төлөө ч ёстой нэр. Олон янзаар л бодсон байгаа шүү дээ. Би энэ юм шиг байна, арай биш. Энэ юм шиг байна гэл. Их бодсон баг. Тийм болохоор нэг юм бид нар нэг аливаа нэг юмыг таньж мэдхэд байна шүү дээ тийм ээ. Таньж мэдхэд, ойлгож мэдхэд би нэг хэлж ийсэн. Шууд нүдээр харчна гэж байдгаа гэж ярьж байсан тийм ээ. Нүдээр харж. За нүдээр харах боломжгүй зүйлийг бид нар төсөөлдгөө гэж хэлээд. Төсөөлдгөө. Төсөөлөд маань түүний тухай мэдээлэл, зэдээлэл, сураг ажигт суурилж байгаа л тэрний талаар нэг юм зураг дотроо зурхын нэр юм биз дээ. Зураг зурхын нэр. За энэ зураг зурх энэ төсөөл гэж хэлээд байгаа. Төвдөр бол довг гэж хэлдэг. Довг төсөөлөл, төсөө ойлголт гэж. Юмны талаар төсөө ойлголт. Төсөө ойлголт. Төсөө ойлголт дотроо дохионы ерөнхий, утгын ерөнхий гэдэг нэг хоёр янзын төсөө ойлголт байна шүү. Дохионы ерөнхий гэж юу хэлдэм бэ гэхээр дохионы ерөнхий, дууны ерөнхий бол хоёр яг тустай ойлголт бол биш. Гэтэ бас давхцах албатай бас биш юм шиг байна. За дохионы ерөнхий гэж жишээлбэл би зүйрлж хэлэх гээд байна шүү дээ. Цэвэр дохионд суурлаад дохио гэдэг нь нэр шүү. Нэрэнд голцоо суурлаад ургаж байгаа төсөөллийг л жишээлбэл ингэдэг. Тэгээ одоо миний багын найз Арсаа орж ирэндээ гэл тийм ээ. Арсаа. Ягаад ч юм Арсаа гэдэнгүүт л ис цас багтаа уншиж исэн хүмүүс бол нэг юм нэлээд баатар мэгийн нөхрөл тийм ээ. Эсхийн малгай залгаа хүмүүс нэг юм. Хов дотын тулдаанд орох нөхрийг л. Тэгсэн чинь гол шиг гойлог бүсгүй орол ирэх юм шүү дээ. Сайн уу Арсаа юу байна гэлээ. Би өөрөөр бодож бодох юм биш үү тийм ээ. Энэ юг илэрхийлж яах юм бол зөвхөн Арсаа гэдэг нэр томьёо төдийн суурлал хизээний бид нар тэрний тухай аль хэдийн төсөөлчдгөө гэдгийг л хараад. Төсөөлц. Ямар ч их бүдэг байж болно л доо. Бүр нарийн детальтай зурхгүй шүү дээ. Тэгээ зүгээр л ягаад чи нэг юм төсөөлөл. Нөгөөх нь агуулгатайгаа зөрсөн нь бол би өөрөөр бодлоо гэж. Зөвхөн нэр төдийд л манайх нэмцэр ингээд аль хэдийн нэг урагчж байгаа. Бүдэггүй гэхдээ урагчж байгаа. Энийг юу гэдэг юм бэ? Дохионы ерөнхий ургана. Тэгтэл өшөө илүү нүдээр харчих зүйлд бол өөр нүдээр харахгүй зүйл бол түүний талаар мэдээлэл цуглуулаад ах юм биз дээ тийм ээ. Мөн үү? Юу тийм аа гэрлийн фотон гэдэг чинь тийм юм ийм юм би хараагүй гэхдээ ийм юм нэрний талаар төсөөл нийлүү нарийнсаа яг жинхэнэ тэр агуулгатайгаа нэлээ ойролцоо зураг буугаад ирэх юм биз дээ. За энийг юу гэдэг юм бол утгын ерөнхий булаа гэж. Утгын ерөнхий. За утгын ерөнхий маань илүү олон одоо эрэх зүйл бол тунгаал, үгүй бол ажиглал, шинжлэл юм аа, үгүй бол туршилтч байт юм, үгүй бол одоо гол нь мэдээлэлтэй үнэн зөв мэдээлэл дээр ташигдсаар бод сүулт нь эргэлзээгүй болж ирнэ гэж гардаг. Эргэлзээ. Яг энэ юм биш. Яг энэ юм байна. Гарцаагүй. Ийм эргэлзээ, тэнэгэлзээ тасрах мөчийг бол онлоо гэж хэлдэг. Онлоо. Тухайн агуулгыг онж мэдлээ. Тэгээ өнөөдөр энэ хоосон чанарын талаар хүмүүс танаар зоргоороо яах юм. Зүгээр л одоо баг дийлэх нь юу вэ гэхээр зүгээр л нэг хоосон чанар гэдэг үгийг сонсоод төсөөлчихөж байгаа. Тэгэл шүүмжлээл тавьчих зүгээр. Тэвчний философи агуулга байхгүй. Юу намайг байх шүү юу яриад байгаа. Ширээ байгаа үстэй. Ширээ байхгүй гэж ямар тэнэг нь хэлэх вэ тийм.
Жишээрээ байгаа биз дээ. Ийм тэнэг штэ бурхны шин. Оо энэ хоосон байхгүй гэж хэлээ. Хамгийн юм итгэл үнэмшлийг үгүй хийдэг, тэмцэлгүй болгодог. Тэмцэл гэдэг маань юуны төлөө гэдэг болохоос тэмцэл болох нь зөв байх албатай ч биш. Үхэн дээр маргаад байгаа шүү дээ, тийм ээ. Тийм ээ. Одоо жишээл харьцангуй онол гэдэг нэрэндээ нь л маргаа явах юм шиг байна. Тэгж болохгүй л агуулгаар нь харах. Аа шүтж байгаа хоосон чанар би мэдчихлээ гэл. Өстой гоё гэл. Юу бодоод байгаа то бүү мэд. Юу хэлээд нэхэр энэ дүн ажиглал хэрэгтэй. Унш судлах, сурах хэрэгтэй. Эрд сурах хэрэгтэй. Та зарим нь бол энэ хараа энэ муу сайн төвдүүд өстой монголчуудыг яахын тулд балер юм бэлэг дэмбэрлгүй хоосон моосон байхгүй юм яриа. Бид нар бол сайхан мөнх тэнгэрийн дүүрэн чанар ярина марина. Зүгээр л яруу найраг. Эчин философи тийм оршихуун талаар нэг эргцүүлэл яваад байгаа байхгүй. Оршихуун талаар эргцүүл яваад байгаа. За энийг бид түрүүл ярьж. За хоёр зүгээр нь хоосон чанар манар гэдэгтээ эхлээ зүгээр бид нар нэг иймэрхүү ойлгох. Энэ бурхны шинд хоосон чанарын нөгөө талд бүдүүн томор ярихад бол бүдүүн томор яг биш. Бүдүүн томор хэд бодит барих үзэл гэж л байт. Ойр зэм бодит барих үзэл гэж. За бодит барих үзэл гэдэг нь бол маш их олон төвшин байгаа юм л. Энэс зүгээр нэг хідэн жишээ авъя. Жишээ. Бид нар маш бодиттой барьдаг л гэж үздэг. Тэгтэл яг оршихуй тийм байдгүй мал. Энэ бол олон тохиолдол дээр судалгаа шинжилгээ, за физикийн шинжилгээ ухаан эдрийн юунууд ийм хөрөө бидний бодсоос арай өөр байт юм байна л санаа юм бол. Жишээлбэл бодит барих үзэл гэдэг. Юм их туйлын нэг үнэмлэхүү таг яг хийсэн нэг юм байгаа гэсэн бодлол юм шүү. Тэгтэл дийлэг тохиол тиймэрхүү байдгүй юм шүү. Зөвлөх юм бол манай наагац юм ээ. Манай эмээгийн дуу талигаж болцсон да. Хоёлаа талигаж болчихсон. Талигаж болоод олон жил болчихлоо. Манай эмээгийн дуу жаажа гэдэг юм. Нэг сайхан буурал та байдаг байл. Тэгээ яг нөгөө бүх юмыг л нөгөө коммунист нам социалист жилүүдүүд өнгөрөөцсөн тийм ээ. Яг өөрийг нь хүмүүжүүлсэн бүх үнд зүйл нь л баг Монгол Ардын хувьсгалт нам. Монгол Ардын нам. Монгол Ардын намыг л ерөөсөө туйлын нэг юм алтан сувраг мэт нэг юм өөгүй хэрэггүй туйлаасаа бүтсэн нэг юм ботчих юм л. Тэгээ бодчихоор нөгөө тал нь юу ах вэ? Ардчсан нам. Ардчсан нам бол юу ах вэ? Чөтгөрийн цуглаан болж байгаа. Нөгөөд нь бурхтуудлага эдгэрэн чөтгөрийн цуглаан. Тэгэл өстө үзэхгүй. Тэгээ би нүдгээс жаажаа танай нардын нам чинь ч гэсэн одоо газар мазар зарцсан те. Хотын хүчнэн газрыг ягаал арилжаал нэг бол ашигын төлөө нэг бол хэнэггүй тэнэгдээ тийм ээ. Нэг бол хариуцлага ухамсаргүйс хүчнэн газар мазар зарцсан хүмүүс байд юм шүү гэдэг. Харин тий одоо намын нэр хөөцсөн хідэн нөхдүүд байх шүү. Энэ ардчсан намд чинь бас сайн хүмүүс байна ганц хоёрхон нөхөр бас нэг. Өөрөөр хэлбэл ардчсан нам нөгөө л муу хിവэрэ тэгээ гадна талын зүгээр нэг юм нэг боронцдсон юм шиг тийм ээ. Ардын намд болохоор нөгөө л сайн хിവэрэ гадна талд нь жоохон сэв суудсан юм шиг тийм ээ. Гэтэ зүгээр бодоод үзэл энэ миний улс төрийн үзэл бодлыг илэрхийлээгүй улс төрийн аль нэгэн үзэл бодлыг та бүхэнд шууд бусаар тулгаагүй шүү. Амар мэдэгдлээс. Монгол ээжтэй л хийцээ. Гэхдээ философи утгаараа тийм ээ. Философи утгаар. Яг одоо Монгол Ардын нам гэдэг маань яг юм паг гэсэн нэг юм цулам тийм юм. Тийм агуулга юу ч байхгүй байхгүй. Мөн Монгол Ардын нам гэж юу юм хайвал баг олдохгүй зүйл. Тийм үгүй юу? Цээжээ зохиол дийлдэл намынхаа адал үхэлдэнэ гэж яваад байна л. Тэгтээ олдохгүй зүйл тэр зүйл. Одооны өдөрдох зөвлөлийн гишүүдийг нь хэлэх юм уу? Баг хурлын гишүүдийг нь хэлэх юм уу? Бүх гишүүдийг нь хэлэх юм уу? Одоо тэгэх юм бол өмнө байгаагүй бааш таарах гэдэг. Өмнө байсан юм. Тэгтэл үүндээ 30 жилийн өмнөх Монгол Ардын хувьсгалт нам, өнөөдрийн Монгол Ардын нам нэг юм ихэд бэрх байсан гишүүд нь байхгүй болсон. Байгаагүй гишүүд бий болсон.
зорилго нь өөр, тийм ээ. Мөрийн хөтөлбөр нь өөр, удирдагчд нь өөр, бодлого нь өөр, тийм биз дээ. Тийм биз 30 жилийн өмнө хэд он? 88 он. 89 юу вэ чинь? Социализм, коммунизмын төлөө явж исэн үү юм. Тийм ээ. Шал өөр юм баггүй юу? Нэг юм ихэд бэрх. Гэхдээ шал өөр юм биз дээ чинь. Ботоод үзэхэд. Та тэрний өмнөх 30 жил гэх юм бол одоо 40 жилийн өмнөх юм бол бүр шал өөр тийм ээ. Цитэмбализм гэж ярьж байсан шал өөр. Тэгээ 80 жилийн өмнөх гэх юм бол бүр өөр болж. Анх Монгол Ардын намыг байгуулахад ч одоо ерөөс тангаргийн бичиг дээр нь юу гэсэн үг байсан бэ гэх юм бол шашнаа мандуулна гэж үг байсан. Зорилго нь шүү дээ. Намын гишүүдийн андгаа тангарахт нь бол бид шашнаа мандуулна гэж. Одоо тийм биш үстэй. Үгүй чи шал өөр болоод байсан байгааз өөр болоод байсан. Бид нар нэг гэж итгүүлэл тэрийг л нэг арчин бол тэрний төлөө ингээл хит үнэлхэн ч ихсэл хит үзэн ятхан ч ихсэл. Ухта Монгол Ардын намд бол үзэн ядах шалтгаан алгана да. Тийм ээ. Айхтар яах ч юм алга юм. Арчсан нам яг ижилхэн аль ч намд ялгаал. Яг тийм биз дээ. Хаад олдохгүй байгаас тэгэл. Яг юу байгаа юм бэ? Энэ л одоо тийм яг оршихуун нь бол маш харьцангуй байгааз. Маш харьцангуй. Харьцангуй зүйл. Хийсвэр зүйл. Бид нар бийжүүлээд бодоод тэрний төлөө алалдаад уралдаад байх юм. Тэгээ яг ижил. Одоос хэдэн жилийн өмнө манай нэг би нэг хөлбөмбөг үзлээ. Өглөө 4 цагаас. Тэгээ тэр хөлбөмбөг үзэхээ сууж ясан чинь тааталт нэг хамт яжсэн. Хэрэлдээд 2 хүн. Европын хөлбөмбөгийн 2 клубын төлөө энэ нь мундаг тэр нь хуцаад байсан. Түү юу яа юу зодтолт гэдсэн юм. Бүр нэрнгэсэ. Нэг нь юу л Барселона лөө, нэг нь юу л Челси мессеж хаалцах нэ тэр хоёр. Би бүр ёо тэр багт тийм ээ. Тэр багийн тамирчид дотор хөлбөмбөгчид дотор Монгол гэдэг улс байдгийг мэддэг нэг хүн ч гэсэн олдоос одоо байхгүй л дээ. Сэлгээд сууж байгаа нөхдүүд нь сайтнууд гэдэг байхгүй юу? Хар багаас 10 хэтэйгээс л хөлбөмбөг хөшгөлцсөн. Юу тэр газар зүй үзэх мантай. Хөлбөмбөг хөгжсөн улсуудыг бол мэдэх байх л та. Монголыг бол сурагч дуулаагүй л. Тэгтэл өөрөөсөө тийм ээ. Тэд нар ерөөсөө мэдгүй сургуу Монголын 2 хүн хамаг энерги, нэрв, оюун ухаанаа баран байж бүр зодтолтод бэлэн болж байгаа гэдэг чад. Гэтэ би асуусан ингээд үгүй наад Челсигийн чинь тэр өмнө тэр Барсад байсан. Тэр ямар хамаатай юм. Гэхдээ яг ямар агуулганы төлөө маргалдаад байгаа юм бэ? Өөрөлдөл яг Челси гэдэг баг юу юм бэ гэсэн асуулт орж ирж байна. Тоглож байгаа хүмүүс нэгээд тэгэхэд 20 жилийн өмнө нэгэн ч өмнө байхгүй. Тийм ээ? Бүгдээрээ солигдсон. 20 жилийн өмнөх Челси одоогийн Челси юу холбож байгаа энэ хоёрыг? Тоглогчт нь 30 жилээр бодчихъя. Нэгч тоглогч одоо 30 жилийн турш хөлбөмбөг тоглож байхгүй шүү дээ. Нэг баг. Нэгч тоглогч нь байхгүй. Нэгч тасгалжуулагч нь байхгүй. Тийм ээ? Эзэн нь солигдсон. Тийм биз дээ тийм ээ? Нэг Оросын еврей хүн авцсан биз дээ. Авраам байвчлаа. Эзэн нь солигдсон. Тоглогчд. Тэгээд яг юу энэ хоёрыг одоо 30 жилийн өмнөх Челси өнөөдрийн Челсиэр нэг гэж холбох юм бэ? Юу болов? Нэр гэдэг нь шүү дээ. Нэр төдий орчино гэдэг нь тэр баг. Угтаа нэг юм биш байгаа байхгүй юу? Шал хамаагүй юмсыг нийлүүлээл за энэ юу шүү гэж дараа нь шал өнгөрсөн тийм ээ нэр л дамжаад яваад байсан. Нэр л бүх юм өөрөө солигдсон цаана. Мөн нэг балаа жишээ хэлээ л да. Муухай. Хайртай хүнийг нь алчих юм биз дээ. Өө миний хайртай хүнийг чи за хайртай за ингэж юм. Баг бахт ном дээр гардаг шүү дээ нөгөө хүүхдүүд чинь одоо хавар хураг хин сурах гээл те хураг эхлүүлдэг үст. Гол тоглоом л тийм амьд зүйл байдаг шүү дээ тийм хөөхөн шүү дээ хураг шиг гэл. Тэгэл багаас нь эрхлүүлэл том болцсон нөгөөт нь эрхлээ сурцсан. Айл нэг сургууль амралт момолтоор гүйж очиод тэгэл доктор байрнаас очиод тэгдэг те нөгөө хургаа ирэх нөгөөт нь том болцсон том хань байна болцсон. Тэгэл нэг хүрээд ирэхт нь яадаг гэлээ.
За минийхөө чиний 100 Угол мах явуулсан уу? 100 бай дээр юу. За арайч тэхгүй л дээ. Монголчууд бас тийм биш шүү дээ. Минийхөө одоо тэгээд нөгөөтг нь тэгээ хямраалт юм байна. Тэнгүүд л. Гэхдээ тийм хайртай юм үгүй хийчихэд оронд нь тэгээд хүнийг ч гэсэн үгүй хийчихэд дорж гэдэг нэртэй хүнийг нь алж яачаад шал өөр хүн авчирад дорж ингээд нэр өгчээ. Нэрээр л холбож байгаа үстэй тийм ээ. За юу дорж өгсөн шүү дээ. Гөө энэ дорж гэд нэрлэлчээ. Одоо тэгээд чи хайрлцгаа. Нөхрөө болгоцгоо ч гэдэг юм. Гөө наа чи биш штэ гэнэ үстэй тийм. Тим агуулга хаана байгаа юм бэ л гэж. Челси гэдээс юу холбоод байсан. Челси гэдэг өгтөө олдохгүй болж байна. Энэ бол яг зүгээр ихэндээ буддизм зүгээр дасгал маягтай юм байна. Бид нар юм ихэд бодиттой харахын хэрээр үзий ядаж шунал нь ихтэй байна л гэсэн санаа. Тэгэхээр бодит оршвол маш хийсвэр. Энэ хийсвэрийг нь ойлгоод байхын хэрээр тэр лөө шунхан чутга буураад эхэлдэг тийм ээ. Үзий ятханч буураад эхэлдэг маягтай. Одоо жишээлбэл хүн ингээд толгоогоо ингээд хан зөгчлөө гэж бодох. Урлаа лом авчраад ханыг нураагаад идэх хүн ер нь хоорох. Нэг хүн зөгчих юм бол уралдаг. Одоо яг нөгөө ураа гарах нэг юм байна штэ тийм ээ. Энэ яг за дургуухан шүгэн зогсон бол энэ бүр зохион байгуулалтайгаа санаагаа яалаа л энэ өөрөлд тэр өсгөөд байгаас тийм тэрний мөн чанарыг нь тэрнийг нь мөн чанарыг бодод оршгүй өсгөөд байхын хэрээр л шунахад ч гэсэн л ерөөсөө бид шунан дурлахтай бүхэл гоё алтан юм бил бодоод байгаа юм. Нэг хүн дурлаа гэж бодох тийм ээ. Тэрний деталь, металл юу ерөөсөө бодогдохгүй. Зүгээр л сайхан юм л гэсэн ганц судал. Үзээ ятсан ч гэсэн зүгээр ямар ч нэмэргүй хамгийн муухай нэг юм цул мухаал айл нь задлаад үзэх юм бол маш хийсвэр болоод гэл. Яг аль нь гоё, аль нь юу ойлгож байна тийм ээ. Тэгэхээр хит бодит бариад байхын хэрээр л үзээ энийг юм хамаарл байгаа даа шүү дээ тийм ээ. Бодит үнэхээр цаанаасаа туйлаасаа байгаа гэж бодохын хэрээр л үзээ ят утгатай болоод эхлээд байдаг. Тэр байхгүй болоод ирэхин хэрээр л үзээ ядах дурлах шалтгаан буур энийг л эхлээ бурхны шиг харж байгаа юм байна. Тэгтэл бидний хүсэж байгаа ерөөсөө л орчлон хороогийн оршихуу гэдэг маань бидний бодсон шиг юм байдаг билүү гэдэг л хоосон чинь асуулгууд байна. Яг үнэндээ тэр зүйл байна уу байхгүй. Яг бидний бодсон шиг тийм чанарлаг зүйл ямар ч оршихуун төвшөндөө байна уу байхгүй. Өнөөдөр ингээ өндөрлчихөө. Явах. Намайг баг байхад ингээд энэ харьцангуй гэдэг дээр би нэг юм яриа да. Тэр их сонирхолтой байна шүү дээ тийм ээ. Дийлэг шашнууд бол яг энэ эсрэг гэдэг. Дийлэг шашнууд бол ерөөсөө л бид нар үзэн ядах ёстой, дурлах ёстой туйлын юм байгаа гэдэг юм. Ойлгож байна. Яг туйлын юм байгаа. Зөв буруу байгаа туйлын юм байгаа. Зөв бурууг ялгах туйлын цэг байгаа. Ялгагч туйлын эзэн байгаа. Юм хайсаар байгаа туйлын юм байгаа. Ням самбуу хайсаар байгаа туйлын амин сүнс нь байгаа. Бурхны шинд бол селф тийм ээ тэр туйлын сүнс гэдэг байгаа би хэмэх зүйл маань байхгүй. Хийсэр байна. Морин тэрэг гэхэд олон юмыг нийлүүлж байгаа л морин тэрэг төдий үүсдэг болохоос ш морин тэрэгний дотор нэг юм алтан утас гүйцэн тийм ээ. Тэр л морин тэрэгний сүнсээ гэж юм байхгүй шүү дээ. Тэрнтэй ижил ням самбуу гэдэг маань материалыг бий хийгээд оюуны бүрдэл тийм ээ дурсамж эдгээр бүгдээр нь нямсан болохоос тэр болгоноос тусдаа нямсан бүгийн сүнс гэдэг зүйл маань ажиглагдахгүй байна гэдэг. Холдохгүй байна, батлагдахгүй байна, дэмжигдэхгүй байна. Дийлэгчнүүд бол яг туйлын юм, яг туйлын гэл бурхны шин болохоор маш хийсвэр байт юм байна. Эцэндээ бүх юм хийсвэр бүх хоосон дээр тулах юм байна гэж. Шууд хоосныг ярих юм бол хүмүүс нихилизм руу явчих гээд байдаг. Бурхны шин бол ихтэй гоё харж байгаа юм л да. За жишээлбэл би баг байхдаа зургтаа ингээ харж. Игэл телевизээр харж байгаа юм л да. Нэг пастор одоо ихтэй айгүй юу ярих юм да тийм ээ. Их надад бодогдоод байдаг нь одоо айгүй универсал яг дэлхийн бүх ертөнцийн бүх оршихуйг хамарсан зүйл их юм бол надад айгүй универсал байх хэрэгтэй надад санагдаад байдаг байхгүй юу.
Тэгвэл бүх ертөнцийг аврах ёстой. Бүхнийг чадагчийн хувьд байна шүү дээ. Бүхнийг чадагчийн хувьд бүх ертөнцийг бүүсгчээд бүх хүмүүсийг аврах гэх юм бол энэ айгүй тийм өргөн далаастай төлөвлөгөө байх учиртай байхгүй юу? Зөвхөн л жүүдүүдийн дунд хэдэн 100 мянган жил амьдрал тэр нь уламжлагдаад яваад байсан нэг юм домогч юм уу үлгэр тийм ээ. Тэр нь бүх ертөнцийг аврах ёстой гэх юм бол бусад ард түмэн тэгээд өдийг хүртэл яаж ийсэн бэ гэж надад бодогдохоор санагдав. Мөн үү? Тэр уламжлагдаагүй зөндөө байгаа биз дээ тийм ээ. Байгаа биз дээ. Тийм биз дээ тийм ээ. Одоо яг жүүдийн шишин, еврейн шүгүүл, ертөнцийн эзэн, сайн мэдээ, хуучин гэрээний талаар сурагч сонсоогүй якутын хүмүүс зөндөл байна, аборигенүүд зөндөл байгаа биз дээ. Байгаа биз дээ. Надад тэгж бодогд юм бас. Зөвхөн ингээд нэг хуучин гэрээ гэдэг чинь дандаа ингээд хүмүүсийн талаар тэрний хүүхэд бид манай Монголтаа наа чинь хамаа байсан юм уу? Бүх хүн төрлөг. Тэгвэл наа чинь тэгээ бидэрт дахиад бидэр зориулсныг хэлчих юм уу гэвэл бидний талаар яагаад шууд мэдээгүй юм бэ? Бүгдээрээ нэг дор байгаагүй үнэн биз дээ. Нэг дор байгаагүй үнэн биз дээ. Тэндээс нүүж шилжиж ирсэн үнэн биз дээ. Жишээлбэл зүгээр л одоо Ромд ланх одоо тэр юм хурц иргүй чинь бусад Европын бусад орнд тархаагүйс үнэн биз дээ. Тийм биз дээ. Тэр еврейчүүдийг л тэр улаан тэнгис мэнгисээ гатлал их нүүдэл хийж байгаа хооронд дэлхийн бусад ард түмнүүд хэрхэн аврагдах байсан юм бэ? Тийм ээ түүнээс тентхээ өөрсдийнх нь омгийн тэргүүн Дэвид юу гэдэг тэд мундаг хүмүүс байсан байж магадгүй. Тэр нь мэдээ бусад тэр хооронд Азууд нь явах байсан юм бэ? Африкууд нь явах хэрэгтэй байсан. Зүгээр нь тэр зургатаар гарч юм даа. Тэрнтэй холбоотой болохоор тэгэл надад хуучин гэрээ гэхээр дандаа нэг улсын нэг үндэсний түүх яваад байдаг байхгүй. Тэрний хүүхэд тэгж юм гэж наач одоо тэгээд яг хятадууд толботой юм. Монголчуудаа баг. Тэгээд тэр үргэж ярьсан бэхээр нэг пастор за тэгээд ертөнцийн эзэн улс орнуудын хэл хязгаарыг тогтоож өгчөөд энэхүү газрыг еврейчүүдэд өгсөн юм аа гэсэн үг гарч байгаа юм. Израильчүүдэд өгсөн юм аа. Миний ойлгож байгаагаар бол юу гэсэн шүү юм яриад байна гэхээр одоо өнөөдрийн Идүгэгийн энэ Израилийн газар нутаг гэдэг нь маш маргаантай байдаг тийм ээ. Маш маргаантай байдаг. Дэлхийн 2 дугаар дайны дараагаар Нүүбэл ер нь энэ газрыг нагсан. Гэхдээ Израильчууд бол улаасаа энэ бидний газраа гэж хэлдэг тийм ээ. Тэнд нь хэдэн мянган жилийн турш одоо энэ Палестинчууд ч юм уу байсаар ирсэн. Тэг яг ямар маргаан үсээд байгаа юм бэ гэхээр энэ газар яг хэний газар юм бэ гэсэн маргаан үсээд байгаа байхгүй юу? Энд яг тэдний өнцгөөс бол нэг бол эний газар, нэг бол эний газар, нэг бол хэний ч газар гэсэн нэг юм байх хэрэгтэй гэж үзээд байна л да тийм ээ. Яг мөн биш. Тэгэд энийг хариултыг тэгвэл хэн тодорхойлох юм бэ? Яг энэ Израильчүүдийн газар мөн үү биш үү? Хэн энийг дээд тийм анхан шатны шүүх дав заалдах нь дээд шүүхтэй тийм ээ. Тэрний дээр энэ туйлын үнэг шийднэ гэл бүр тэрний дээр ертөнцийн эзэн хэлчихэж байгаа юм л. Улс орнуудын хэл хязгаарыг зааглаж өгөөд энэ газрыг бүхнийг шийдэгч тийм ээ. ертөнцийн эзэн маань энэ газрыг еврейчүүдэд өгсөн юм а гэсэн шүү. Израильчууд өгсөн юм гэсэн. Санааг нь яриад байгаа юм шүү. Яг тэгсэн бишээ гэд би мэтгэх гээгүй. Ийм санаа. Тэгэхээр санаа нь бидний зөвөө буруу юу гэдэг болгоныг туйлд нэг эзэн шийдэж гинэ гэсэн санаа байгаа сте тийм ээ. Тэгээд шийдэхтэй жишээд улс орнуудын хэл хязгаарыг ч гэсэн аль хэдийн тодорхойлцсон юм а. Одоо хоёр хүн марах юм бэ? Энэ лантуу юу алах уу гингүүд л. Энэ бол лантуу гэж шийднэ гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Мөн үү? Улс орнуудын хэл хязгаарыг бол ертөнцийн эзэн гаргаж өгсөн ба. Яг үндэ тийм үг үгүй байхгүй тийм ээ. Ингээ кадастрын албаны зураач гэл ертөнцийн эзэн Монголын газрын зургийг шууд дийлгсэн тэрэг мэрэг шиг зураал металлыг шууд ингээл ингэж мингэж зураал чийл мэлийг нарийнхан урт зураал Африк гэдэг шугамдаа биш байхгүй. Тэр шугамдсан газрын зураг бол бараг л Англи, Франц хоёр тийм ээ колони хуваагаад шугамдсан тийм ээ. Монголын хэл хязгаар гэдэг юм бол яг автор нь одоо яг бүтээгч нь бол тодорхой 1970-аад оны 3 улсын хэлцээр хийгээд яг өнөөдрийн хэл хязгаарыг баг нарийн дээрх бол миллиметрийн наривчлалтаар тогтооцсон байхгүй. Хамгийн сүүлд нь давс дуулынхаа талыг өгөөч хамаагүй уйтажсэн тогтоож байна. Энэ бол үнэн. Тэрний өмнө бол маргаантай ч юм уу яг хэл энүүгээрээс бас хэцүү. Бүр өмнө ярих юм бол өвөр Монголынх л байсан байлгүй тийм ээ.
Би амгол аймаг нэг их орон чим ярих гээгүй шүү. Тийм санаар философи яриад байгаа. Эренчунгой хэрмний наан хөвтөд исэн гэсэн. Хятад ухаантай хөн гэрийнхээ голоор хан барихгүй гэж хөвтөд исэн. Тэр чи хамгийн гол нь одоо жишээлбэл байгалаа шийд яг Монголын хэл бүр тэрнээс өмнө эцэг үг гэх юм бол бүр тийм одоо сонирн болох байхгүй юу? Ойлгож байгаа үстэй тийм ээ. Одоо түргүүд ч юм уу хөх түргүүд ч юм уу тэд нар хүрч ирсэн аа. За. Төө манай хөшөө энд байна. Юу гэдэг лээ? Үхэртийн хөндий манайхаа гэлтэй. Худлаагүй л энэ ямар ашууд ямар юу лээд нэг налаахын тэнд байгаа шүү. За энэ орхны хөндий мөндий бол тэр чигтэй шүү. Түргүй юм бол үнэхээр түрг бичигтэй. За энэ бол юу вэ? Одоо ингээ газараа бид нар өөрсдөө авъя. Тэгэл яачих юм бол тэгэл байсан бол үнэл юм шиг байна тийм ээ. Байсан бараг л тэнийх яах. Тэгэр чи одоо сонирн байгаас тэд нар ингээ нүүдлээд явцсан нүүд юу гэд айгүй тийм яг ингээ туйлаасаа ертөнцийн эзэн хайшлаа тавьсан гэхээсээ илүүтэйгээр бид нар хоорондоо цаг хугацааны турш холхиж байж, тохиролцож байж, шийдэж байж одоогийн хэл хязгааруудыг ийм тохиролцоонд хүрсэн байхгүй дээ явж байна. Өөрөөр хэл хязгаар гэдэг ямар нэгэн цаанаасаа эзэн тэнгэр бурхан заадгүй маа. Энийг бол бид нар хоорондоо тохиролцож чадаагүй нь маргаантай байгаа. Мэдээж энэ болгоны цаана үндэслүүд гаргаж ирнэ л дээ. Тэгээ тэр үндэслүүд гаргаж ирээд маргаан шийдчихдэг бол бас болчихл байхгүй. Тэгтэл тэр үндэслүүд өөрөө үндэслэл болж чадахгүй хэсэгтэр мөн шийддэг байхгүй мөн үү. Тэгэхээр энэ гол санаа нь юу гэсэн санаа вэ гэхээр бид нар мэдгүй чадахгүйгүй бол юм ширээ сандал бүх юмыг ингээд цаанаасаа л ингээд байдгаа, уулаасаа байдгаа, бүхэллэг ийм ойлголт ийм байдгаа гэтэл яг үүндээ тийм зүйлүүд байдаггүй шүү дээ. Бид нар ойлголтынхоо төвшөнд, бүдүүн ойлголтынхоо төвшөнд томьёолж байгаа мэхтэл. Одоо ч сая Челси дээр ярьсан тийм ээ. Улсын хэл гэдэг нь наашаа цаашаа байсан байгаа шүү дээ. Одоо жишээлбэл за туршилт явуулъя. Энэ ширээг дөрвөн хөлтэй ширээгээ тоорд төсөөлцгөөч. Энэ ширээг дөрвөн хөлтэй ширээ. Дөрвөн хөлтэй ширээ. Энэ л ширээ хайна. За энэ дөрвөн хөлтэй ширээ байжээ. Дөрвөн хөлтэй ширээ байтал энэ баруун наадлынх нь хөлийг нь хөрөөдөө авчлаа гэж байна. Хөрөөдөө авцсан тэр хөлөө бол бүр холоо хайчлаа тийм юм. Машинд оруулж бүтц болго гаргая. За одоо үлдэж байгаа юмны талаар яриад байгаа юм тийм үү? Үлдэж байгаа энэ зүйлөө шүү дээ тийм ээ. Ширээ мөн үү биш үү? За мөн гэж байна. Мөн бичгэх хүн байна уу? За биш гэж гараа өргөж л байна. Биш гэж яваад байгаа хүмүүс нь гараа өргөдөө. Байгаа л байхгүй бас. Дөрөв хүн. Биш байна л гэж. Одоо ингээл ширээний асуудал дээр тий одоо бид нар зөрүүтэй ойлголт байгаа шүү дээ. За мөн гэж байгаа хүмүүс үргэлжлүүлнэ. За 3 хөлтэй ширээ мөн байжээ гэж. Диагоналдаас нөгөө талынх нь хөлнийх нь талыг нь хөрөөдөд авчлаа гэж. За үлдсэн зүйл маань юу гэлээ ингээ 2 хөвгтөө хөлтэй эндээ нэг тал хөлтэй ширээ. Гэхдээ юм байж юм. За тодорхойгол юм бол энэ ширээ мөн үү биш үү одоо. За одоо биш гэж байгаа нь гараа өргөдөө. Арай олширч юу. Түрүүний эдлээ чи нөгөө мөн гэдэг нь бол мөнөөрөө л байгаа юм байна тийм ээ. За энэ хөл нь тал үлдсэн тийм ээ. За энэ тал үлдсэн хөлнийх нь дахиад талыг нь авлаа гэж. Тал үлдсэн хөлнийх нь талыг нь дахиад авлаа гэж. Одоо ширээ мөн үү? Мөн. Тал аваад дахиад талыг авахаар 25% авцсан байгаа ш. Үлдсэн нь бол 25% тийм ээ 20. За одоо эдэрний үлдсэн энэ талдаа эдэрний үлдсэн байгаа штэ тийм ээ. Би тайраад байна шүү. Багсаад байна. Одоо ширээ биш бол хэлээрээ. Багсаад байна. Доороос нь ингээл багсаад байна штэ тийм ээ. Багсаад байна. Одоо ширээ мөн үү? За багсаад байна. Ширээ мөн үү? За багсаад байна. Ширээ мөн үү? Мөн тэ аваа ичээ нэг одоо. Ширээ мөн үү? Мөн биз дээ тийм ээ.
Нэг ийм байсан байгаагүйгээр ширээ мөн биш шийдэгдэхгүй үстэй. Тэн дээр нэг нэг бондгор нэг эдээ хараа бөөрийнхөө мод 50 гут лоо ширээ мөнгө авгад бол биш ээ гэдэг. Ер нь бол ширээ гэж юм байхгүй яана. Сандал байх уу? Сандал байх уу? Ширээ байхгүй юм бэ? Сандал байх уу? Самбар байх уу? Энэ дөрөнд ер нь байгаа юм байна. Сандалч байхгүй, ширээч байхгүй, бөөдөнч байхгүй, цонхч байхгүй, самбарч байхгүй. Байхан байхгүй. Ер нь байдаг юм байхгүй гэж таарах. Юу ч байхгүй. Юу ч байхгүй болоод хүн ханаад тусна гэж байхгүй юу? Юм сонсно гэж байхгүй. Сонссон, сонсоогүйгээ ялгаа байхгүй юу? Юу ч байдаггүй юм л. На ширээ мөн штэ тийм ээ. Диагналцсан хоёр үлтэй ширээ мөнөөр явж байгаа юу? За одоо тэр хөл рүү норё. Энэ одоо хоёр удаа жоохон зэрэг явъя заяа. Энэ хоёр үлнийх нь үлцэн хоёр үлнийх нь аль альнийх нь ёроолоос 11% нь тариад авчлаа гэж. Ширээ юу? Ширээ. Хүртийн хөндөө манайхаа л гэд. Аль альнийх нь 12-ыг авлаа ширээ мөн үү? 13 4 5 6 7 8 9 яа одоо гизүү мөлцсөн шүү. Тавцсан тэгээ хоёр талдаа нэг ийм хоёр бондготой ширээ гэхүү. Тэр ширээл мөн бол тэр хоёр бондорыг авцсан ч гэсэн ширээл байх уу? Тийм байж юу ширээ мөн үү те? Дада энэ хоёрыг багасгах шүү. Ширээ биш болохоор чи хэлээрэй заяа. Зэрэг багасж байгаа шүү дээ. Ширээ мөн үү? Ширээ мөн үү? Мөн үү? Сайн биш болцсон уу? Яг мөн үү? За одоо миллиметрээр нэрч. 9 мм мөн үү? 9 мм биш үү? Сантиметраас доошлуул ширээ биш болчихлоо. Тэр 1 миллиметрийн хооронд амар гол асуудал байна. Яг уу тэгээд тэр 1 см миллиметрийн хооронд ширээ мөн биш шийдэгдэх. Тийм юм хаана байна тийм. Тантай ижлэхэн бодолтой хүн байх уу яг хоёр үлдээ тэр хоёрын миллиметр сантиметрийн хооронд ширээ мөн биш шийдэгдэнэ гэвэл. Түрүү нэг хөлийг нь авах ширээ биш гэж хүмүүсээс ч асууя. Нэг хөлийг нь авахд ширээ биш гэж. Заавал ч дөрөв хөлн дөрүүлээ байж хат нэг хөлийг нь талыг авахд бас ширээ биш болчих уу? Тэр нь ер нь тэр хөлөнд ер нь хүрээл бол ширээ биш болчих. Ерөөсөө ширээ гэдэг бол ерөөс одоо дөрвөлтэй ширээ байна шүү дээ тийм ээ. Дөрвөлтэй ширээний нэг хөлнийх нь доороос 11 орчим тайраа хийчлаа. Тэр ширээ мөн үү? Биш гэж байгаа юм байна уу? Биш гэж байгаа юм байна. За. Тэр ширээ биш үү? 21 орчим авах ч гэсэн ширээ биш үү? Ер нь догонцдаг ширээ байна уу? Догонцно гэдэг чинь утгыг нь гэсэн үг үстэй. Догонцдаг ширээ байдаг үстэй. Байдаг үстэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг үстэй. Хурууга тастан гут хүн биш болчихгүй үстэй. Одоо хүн биш ээ гэдэг. Чи нэг өөртөө нэг нэр олоо. Болохгүй байх л та тийм. Тэгэхээр ч одоо нэг хөлнөөс нэг 21 орчим дайргад бол ширээ гихвэлгүй байдаг хүмүүс. Ширээн доогуур юм ивчгээ гэдэг үстэй. Ширээ бус доогуур юм ивээд гэж ярихгүй л. Яамар юм. Та ерөөсөө ингэж ширээ байлаа гэж одоо бүх бүтнээр байгаа. Тэгэд нэг юм өрөвтөл гэдэг тийм ээ. Өрөвтөл гэдэг лөө. Өрөвтөл гэдэг юм нэлээд ардцгар юм байдаг шүү дээ тийм ээ. Юм гурвалжин голцоо нэг юм. Нэлээд эдэн сан өрөвтөл бэлдээд авчихлаа. Тэгээд энэ үзүүрээс ингээл нэг үзүүр нэг рэн гээл нэг явах юм биз дээ тийм ээ.
Гэрн гэлтгэл ингээл үрцэн гэл цацраал авч байгаа. Гэрн ширэмүнү гэл мөн л гэнэстэй тийм ээ. Хоёр тоо дэрн ширэмүнү мөн гэл олон өрөвт байгаа шүү. Тэгэл ингээл явсараа хамгийн сүүлд гартаа нэг юм байсан дээ. Дэрн мөн мөн гэл ингээл явж штэ тийм ээ. Тэгээ ингээ явлаа гэж бодоход яг гэрөөсөө яг одоо биш болчлоо гэсэн зааг хизээж болдог. Бурхан тэнгэр чаагаад болохгүй. Тэгэхээр яг ширээ мөн биш гэдэг ойлголт нь эцсийн дэ хизээж олдохгүй гэсэн. Одоо хүн ингээ хөгшөрлөө шүү дээ. Чи одоо нэг дөрийг явж байгаа юм чинь адилхан алгуулдаг шүү дээ. Тэр яг энэ ширээтэйг адилхан жишээ мөн үү? Хүн ингээ Ер нь 66-аас шүн биш болдог. Хөрөнгө хүн биш болоод байна уу? Ер нь ямар утгатай бэ? Ер нь явж. Хуучин ширээгчсэн ширээх байл. Тэгэхээр алга болчих. Хүн чинь ингээд өлтөсөөр байгаа л өгч шүү дээ. Тэгэхээр хүн биш болоо. Тийм үү? Тийм үү? Яг ижил утгаар бол хүн ингээ задлаад салах юм бол бас хүн олдохгүй л гэж байгаа юм л да. Тэгээ тэр өгшөрөх талаасаа биш л дээ. Яг одоо нэг юм мөн шин чанар талаас нь энэ бодлыг нь салгаад энэ дурсамжийг нь салгаад л ингээд аваад байхад бол сүулт нь олдохгүй л гэдэг. За өнөөдөртөө өндөрлөх үү. За. Хэлсэн.